Галзуу кино сувагтан тавтай морил. За та нар машин гаргах гэд бужигнаал байцгааж байна уу? Моброн энэ оныхоо хамгийн сүүлийн кино тайлбараа та нартай ярьж өгөх гэж байна. Энэ удаа та нартай ярьж өгөхөөр сонгосон галзуу кино бол 2009 онд гарч байсан Everybody's Fine. Оны сүүлийн энэ сайхан өдөр та нартай Брон энэ галзуу гоё киног ярьж өгөхөөр сонголоо. Бужигнаан дундаа нэг хэсэг амс хийхдээ энэ киног нэг үзээ сонирхчихгүй юу тийм ээ. За тэгээд энэ галзуу гоё киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлаа эмнэлэг хамтран ажиллаж байна. Та нар маань тэгээд оны сүүлийн өдөр байна да. Саба дарж амжаагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Ингээд энэ галзуу гоё киног Брон одоо яриад өгье. Саяхан эхнэрээ алдаж ганцаараа үлдсэн Фрэнк хүүхдүүдээ гэртээ хүлээж авахар бэлтгэж байна. Насаараа телефон утасны кабель зассан тэр одоо тэтгэвртэй гарсан учраас гэртээ ганцаараа амьдрах болжээ. Фрэнк 4 хүүхэдтэй боловч бүгдээрээ тус тусынхаа амьдралыг хөөсөн байлаа. Тиймээс Фрэнк өөрийгөө сатааруулахын тулд цаг ямагтал ямар нэг зүйл хийж байхыг хич байна. Нэг өдөр Фрэнк ойролцоох супермаркет руу очиод юу болсон юм гэмээр баахан хүнс цуглуулж эхэллээ. Учир нь удахгүй болох баяраар 4 хүүхэд нь тэднийг зочилж ирэх болсон байна. Тиймээс сэтгэлэн догдолсон тэр үхрийн стейк, улаан дарс, тэр бүхэл үнэтэй мах грилдэх төхөөрөмж хүртэл авчээ. Ингээд Фрэнк хүүхдүүдээ хүлээж авахар чадлаараа бэлтгэж эхэлдэг. Тэгсэн тэр орой хүү Роберт нь утастад ажлын ачаал их байгаа учраас энэ удаад очиж чадахгүй нэ гэдгээ хэлнэ. Роберт оркестрийн удирдаач байлаа. Урам нь хугарсан Фрэнк дууд шуудангаа шалгаад бусад хүүхдүүд нь ч бас бүгдээрээ адилхан шалтгаан хэлээд ирж чадахгүй болохоо дуулгасан болохыг олж мэднэ. Лас Вегаст амьдардаг бүжигчин охин Россин ч бас ажилласаа болоод ирж чадахгүй гэдгээ хэлжээ. Чикагод амьдардаг компани захирал Эми охин нь ч бас ах Дэвидийнхээ хамтар ирэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн байлаа. За ингээд хөрхи Фрэнк үнтэй төхөөрөмжөөр өөртөө махшарж оройг өнгөрүүлнэ. Үнэн дээр ээжийнхээ оршуулгаас хойш хүүхдүүдийнх нь нэгэн ч Фрэнк дээр ирээгүй. Мань хүнч нилээд бодсны эцэст өөрөө хүүхдүүд дээрээ зочилж очихоор шийддэг. Тэгсэн эмчин уушгин сайнгүй байгаа учраас холын аялалд гарахгүй байхыг зөвлөдөг. Уушигч нь яах болж байна Фрэнк? Миний уушиг яасан? Миний уушиг зөв зүгээрээ. Чи над өөрийнхөө уушгийг л хийжээ. Би чамайг сайн ойлгож байна. Гэхдээ ийм аялалд гарах нь чамд арай л хатна. Гэртээ бай. Гэртээ байж хашааныхаа зүлгийг тэгшилсэн нь амьд чинь үлзийтэй. Гэвч Фрэнк хүүхдүүд дээрээ очихоор сэтгэл шулууджээ. Тэгээд тэр хүүхэд тус бүрдээ зориулаад загтал бичиж чимданда ховцос хундраа хийгээд аялалд гарна. Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргвэл шууд л буцаж ирнэ гэж тэр өөртөө амладаг. Харин хүүхдүүдийнх нь хинэнч энэ аяллахын талаар мэдээгүй байлаа. Гэртээ удаан сууж хүний мөрөөсөл болсон Фрэнк замд гарсан даруйда ойр хавийн хүмүүстэй ярилцаж эхэллээ. Тэр галт тэргэнд явахдаа ойролцоо суусан хүмүүстэй ярилцаж байхдаа өөрийнхөө өнгөрсөн амьдралын талаар тэдэнтэй хуучлана. Тэр телефон утасны кабель суйрлуулж холбооны шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах ажил хийдэг байж. Гэвч үйлдвэрт олон жил ажилласны улмаас уушиг нь муудаж. Тэгээд Фрэнк 4 хүүхдийнхээ зургийг тэдэнд бахархалтайгаар харуулдаг. Тэр хүүхдүүдтэй их хайртай. Тэднэрээ маш их бахархдаг болох нь илэрхий. Ингээд нэлээд явсны эцэст Фрэнк шөнөөрөө болсон хойно Нью-Йоркд ирлээ. Тэгээд тэр таксинд сууж хүү Дэвидийнхээ байрны гадаа ирдэг. Тэгээд хүүгийнхээ хаалганы домофоны хонхыг хэд хэдэн удаа дарсан ч хүү нь хаалгаа нээсэнгүй. Тиймээс хүүгээ ирээгүй байна гэж бодоод орцны үүдэнд нь тэрнийг ирэхийг хүлээж эхэлдэг. Гэвч хэдэн цаг өнгөрсөн ч Дэвид ирсэнгүй. Тэр бүхэл Фрэнк шатан дээр суугаад хэсэг зур дуг хийчихэж. Тэгээд энэ маягаараа шатан дээр хонох юм байна гэдгээ ойлгосон Фрэнк хоноглох газар хайхаар болж тэндээс хөдлөлөө. Тэгээд хэсэг яваад нэг том зургийн галерейн гадаа ирдэг. Тэнд байсан нэг том зургийн доор Дэвидийн гарын үсэг зураастай харагдлаа. Хүүгийнхэн зурсан зураг өлгөөтэй байгааг хараад хүүгээрээ маш их бахархна. Хүүгээ мөрөөдөлтөд хүрсэнд тэр баяртай байлаа. Тэгэд Фрэнк цааш явсаар нэг жижигхэн цайны газрын гадаа ирээд цаг нөхцөөхөр тийш орцсуулаа. Маргааш өглөө болмогц Фрэнк Дэвидийн байрны гадаа дахиад ирэхэд аз болж тэр байрны өөр нэг оршин суугч гэртээ орж таарсанд Фрэнк байр руу орж Дэвидийн хаалган дээр очисон ч Дэвид бас л байсангүй.
Тиймээс тэр хүүдэ зориулж бичсэн захидлаа хаалган дагуур нь шургуулдаг. Дугтун дээр би чамд сюрприз барья гэж бодсон чи гэртээ байсангүй. Дараа залгая да. Хайртай шүү хавна гэж бичсэн байлаа. Ингээд Фрэнк дараагийн аялал гарчээ. Тэр Нью-Йоркоос Чикаго орж Эми охинтойгоо уулзахаар хэдэн цагийн турш автобусаар давхилаа. Тэрнийг Эмигийн гэрт очиход зэхүү Жак нь гайхсан байдалтай хаалгаа онгойлгоод ээжигийн арын талбад байгаа гэж хэлдэг. Фрэнк арын хашаа руу очиод Эми охиноо дуудлаа. Ингэхдээ Фрэнк тэрнийг бяцхан охин байсныг нь баяртайгаар дурсан сандаг. Аавыгаа ингээд гинэд хүрээд ирсэнд Эми гайхнаа. Үүн дээр нэмээд ах トゥ нараас нь хинэнч аав дээрээ очиогүйг сонсоод Эми дургуутдаг. Фрэнк Эмигинд анхудаага ирсэн нь энэ. Эми ч хүүгээ дуудаж өвөөтэйгээ хамт байх цаг гаргаж гадаа талбайд мини гольф тоглохыг хүслээ. Фрэнк ч зэхүүтэйгээ илүү сайн танилцахын тулд тэрнтэй дуртаяа тоглодог. Орой болоход Фрэнкийн хүргэн Жеф гэртээ ирж тэд хамтдаа оройн хоол идэцгэлээ. Тэд Эмигийн захиалж авчирсан хятад хоолыг идэж байлаа. Энэ үеэр Жеф Жакийг амтлагч аваад өгөхийг хүссэн ч Жак тэрэнд ягаад ч баг зэрэг хүндэтгэлгүй хандаад байгааг Фрэнк анзаарна. Жакийн энэ байдал өдөр Фрэнктэй хамт байсан үеэс тэс өөр байсанд Фрэнк ямар нэг зүйл биш байгааг гадарлаа. Эми ч хүүгийнхээ гаргасан аашнаас болоод ааваасаа уучлал гуйгаад Чикагод юу хийх төлөвлөгөөтэй байгааг нь асууна. Фрэнк ч тэднийд ганц 2 хоноод Робертод сюрприз барихаар явах бодолтой байгаагаа хэлдэг. Тэгсэн энийг сонссон Эми ягаад ч юм тэрнийг гэртээ удаан байлгах хүсэлгүй байгаа мэд аашилж эхэлдэг. Тэр өөрийгөө маргааш чухал илтгэл тавих бол Жеф томилолтоор гадагшаа явж Жакийн хичээл маргаашнаас эхэлнэ гэж ярьж эхэлдэг. Тэр бүхэл одоохон утастад Робертыг хаануугааг нь мэдэж өгье гэсэнд Фрэнк татгалзаад Робертод мэдэгдэлгүйгээр сюрприз барих хүсэлтэй байгаагаа Эмид тайлбарладаг. Тэгсэн Эми сэмхэн Роберт руу утастаад аав нь очиж байгаа талаар хэлнэ. Маргааш нь Фрэнкийг босгоход Эмид шууд л вокзал руу хүргэж өгөхөр боллоо. Фрэнк явхаас өмнө тэдэнтэй зураг авахулна. Тэгсэн Жеф өчигдөр орой өмссөн хувцас дахиад өмссөн байгааг хараад Фрэнк битүүхэндээ гайхдаг. Ингээд вокзал руу явах замдаа Фрэнк Эмигээс тэдний өдөр тутмын амьдралын талаар асууж өчигдөр оройн хоолны үеэр Жак яагаад хачин ажиллаад байсныг асуулаа. Эмиж тэр хоёроо дандаа л маргалддаг болсон учраас тиймэрхүү зан авир гаргах нь ердийн үзэгдэл болсон гэж тайлбарлана. Тэгэд Эми вокзалд очихоос өмнө аавыгаа дагуулад ажиллаараа дайрлаа. Охин нь том оффист ажилладаг болохыг хараад Фрэнк баярлж охиноороо маш их бахархна. Дараа нь Эми аавыгаа вокзалд хүргэж өглөө. Тэд галт тэрэг хүлээж хэсэг зур хамт суух үеэр Эмигийн ажлын тоом гэж залуу тэдэндээ таарсанд Эми ч тэрнийг хамт суухыг урьдаг. Ингээд тэд хэсэг суусны эцэст Фрэнк галт тэргэндээ суухаар болгоход охиндоо зориулж бичсэн загтлаа өгнө. Энийг чамд юу юм бэ? Шууданд хийхийг хүсээгүй маа. Чи өөрөө үз. Би уг нь та нарыг бүгдийг чинь ширээгээ тойруулаад суулгахыг хүссэн юм. Яг л Крисмас баяр тэмдэглэдэг байсан шиг. Чи аз жаргалтай байна уу? Юу гэсэн үг вэ? Чи аз жаргалтай байна уу? Тэгэлгүй яах вэ? Сайн байна. Сайн охин. Чамайг жаргалтай байгааг мэдэх сайхан байна. Ингээд Фрэнк галт тэргээр хэд хоног аялсны эцэст Робертийн амьдардаг Денвер хотод ирлээ. Тэгээд тэр нэг байшингийн ханан дээр хатсан оркестрийн зургийг хараад Робертыг цаашаа хараа зогсож байгаа удирдаач нь гэж бодоод хамт зураг авахуллаа. Сэтгэл нь хөдөлсөн Фрэнк шууд оркестрийн бэлтгэлээ хийж байгаа танхимд явж очино. Робертыг тэнд бэлтгэл хийж байгааг хараад Фрэнкийн сэтгэл хөдлөнө. Гэвч Фрэнк санамсаргүй тэдний бэлтгэлд саад болж орхино. Учир нь чимдааныхын дугуй чанга чимээ гаргаад хөгжимчдийн дургуг хүргэжээ. Сандарсан Фрэнк бушуухан нэг сандалд суусан ч Роберт хүн оркестрийн удирдаач биш харин жирийн нэг бөмбөрчин болохыг Фрэнк удалгүй анзаардаг. Тэгсэн ч Фрэнк хүүгээ хараад баярлж багийнх нь дүр төрхийг дурсаж хүүтэйгээ уулзсандаа таатай байлаа. Тэгээд тэр Роберттой уулзаад тэрэнд сюрприз барихыг хүссэн гэдгээ хэлж тэрнийг хэрхэн оркестр удирдахыг нь харахыг хүссэн гэж ярихад Роберт ч өнөөдөр өөрийнх нь удирдах хэлж биш. Бэлтгэлийн дараа бүгдийг тайлбарлаж өгье гэж хэлдэг. Тэгээд бэлтгэл дууссаны дараа Роберт аавда үнэн хэрэгтээ удирдаач болж чадаагүй гэдгээ хэлээд. Гэхдээ бөмбөрчин болох нь хамаагүй ачаал багтай. Тэгээд ч боломжийн цалинтайгаар оркестрт тоглож хотуудаар тойрон аялах боломжтой байгаад сэтгэл хангалуун байгаа гэж тэр тайлбарлана. Бүгд л чамайг дэндүү авьяастай ирээдүйтэй гэдэг байсан шүү дээ. Хүмүүс ээлдэг зан гаргаж тэр бүр үннийг хэлдэггүй штэ. Гэхдээ үнэндээ би тиймд сайн биш ээ. Тэгэж их сурсан байж одоо ингээд урамгүй болчихж байгаа юм уу? Би урамгүй болоогүй. Харин таал надад урам хугарч байх шиг байна.
Үгүй дээ. Миний урам хугараагүй. Зүгээр л хайрын санагтаад. Зүгээр дахиад эхлэхэд орой тахгүй л гэх гээд. Энэ ажил надад яг болж байгаа. Би энийг л хүсэж байна. Роберт хүүтэйгээ хэд хоног хамт байх бодолтой байгаагаа хэлсэн чи Роберт бид нар маргааш өглөө Европ руу аялан тоглолтоор явах учраас хамт байх боломжгүй байна гэж шалтгаан тоочдөг. Учир нь нөхөр аавдаа юу гэж хэлэхээ Эмитэй ярилцаж тохирсон байж. Робертыг худлаа ярьж байгааг Фрэнк гадарлаж байлаа. Гэвч хэрвээ Роберт өөртөө нь хамт байхыг хүсэхгүй бол тэнд байх гэж хүчлэх нь утгагүй хэрэг гэж Фрэнк бодож байдаг. Тэгэд Фрэнк явхаас өмнө Робертоос Дэвидийн талаар сургалж тэрнийг хуучин хаяг дээр байгаа эсхийг асуухад Роберт ч тийм байхаа гэж хайхрамжгүй хариулна. Тэгэд Робертыг гарч тамхилахад Фрэнк тэрнийг тамхи татгаа болохыг зөвлөлөө. Тэгсэн үүнд Роберт жаахан таагүй хандна. Баг байхад ээж бидэнд ааваараа бахархуулах зүйл хийгээрэй. Аав чинь та нарын төлөө их ажиллаж байгаа шүү гэж хэлдэг байж үлээ. Тэр яах вэ? Үгүй би энд шаргуу ажиллаж байгаа. Чадлаараа л хичээж байна. За, тамхи татаа. Тамхи татаа. За, би тамхинаас гарлаа. Та намайг гарч чадахгүй гэж бодож байгаа. Би гарлаа. Гэхдээ бөмбөр чинь сайхан сонсогдож байсан шүү. Баярлалаа. Таныг орж ирэхийг хараад нэг цохилд алдсан. Тийм үү? Би мэдээгүй юм байна. Сайхан л байсан. Баярлалаа. Үгүй. Чамд баярлалаа. Тэгэд Фрэнк хүүтэйгээ салах ёс хийхдээ тэрнийг өөртөө санаа тавьж байхыг зөвлөд бас игч Эмитэйгээ холбоотой байхыг сануулдаг. Чи аз жаргалтай байна уу? Тэгэлгүй яах вэ? Би өдөр чин том чанга бөмбөр дураараа тоглоод л. Тэгэд энийг хөдлөө их цалин аваад л аз жаргалтай байлгүй яах вэ? Фрэнк хүүтэйгээ тэрвэрлдэд явхад Роберт тантай илүү их цагийг хамт өнгөрүүлж чадаагүйд уучлаарай гэж хэлэхэд Фрэнк хүүгээ бяцхан хүү байгаагаар нь дотроо төсөөлсөөр гараараа даллаад гарч явдаг. За байж байгаарай. Бороо эрүүл мэндтэй чинь холбоотой нэг чухал юм хэлээдгий. Дугаарыг маань хамтрагчаар ажиллаж байгаа Гард Манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мэс засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард Манлай эмнэлэг. Тэр Робертод өгөх гэсэн загтлаа бөмбөрөнд нь хавчуулаад үлдээсэн байлаа. Тэрнийг явсан дараа үед Роберт дүү Росси руугаа удастаад аав нь очиж яваг хэлээд тэр Дэвидийн талаар асуух хаа. Би юу ч хэлээгүй шүү. Чи ч бас юу ч битгий хэлээрэй гэж сануулдаг. Баг охиных руугаа явах замдаа Фрэнк замын утаснаас хүү Дэвид рүүгээ залгасан ч хүү нь утсаа авахгүй л байлаа. Тэгэд Фрэнкийг орон нутгийн автобусны буудалд ирэхэд харанхуйлжээ. Гэвч тэр мууж алгасаж явахдаа цагаа тохируулахаа мартснаас болоод Лас Вегас явах автобуснаас хоцорчихж. Автобусны буудлын ажилтан тэрэнд мууж хоорондын ачааны машинд суугаад галт тэрэгний буудлал руу дөхөхийг зөвлөсөнд Фрэнк ч нэг машинд суугаад замд гарлаа. Ачааны машины жолооч эмэгтэй Колн тэрнийг ягаад хүүхдүүдтэйгээ уулзахын тулд ингэж Америкийг хөндлөн гуулд туулж явааг нь гайхна. Тэгэд тэр Фрэнкийг галт тэрэгний буудалд хүргэж өгсөнд Фрэнк шөнийн галт тэргээр Лас Вегас руу хөдөлгөхөөр яаравчилдаг. Галт тэрглүү явах замдаа Фрэнк гудамжинд унтаж байгаа нэг залуутай таарлаа. Фрэнк ч тэр залууг өрөвдөж мөнгө өгсөнд нөгөө залуу мөнгийг аваад явах гэж байснаа буцаж ирээд тэрнийг дээрэмдэх гэж оролддог. Фрэнк ч мөчөөгөө өгсөнгүй. Тэр залууг түлхээ дунгаана. Гэвч тэрнтэй ноцолдох зур Фрэнкийн эмийн газар тунчихлаа. Энийг харсан нөгөө залуу шарандаа савтай эмийг нь бяц гიშгчгээд тэндээс зүгтаадаг. Хайр даадгүй мө дураагүй те. Аргагүй байдалд орсон Фрэнк газарт үүрсэн эмнээсээ хэсгийг чимхэж авч халаасандаа хийгээд цааш явдаг. Тэр шөнө Фрэнк галт тэргэнд явж байхдаа Дэвидийн талаар хар дарж зүүдэлсээр өглөөтэй залглаа. Энэ үеэр Росси аавыгаа автобусаар ирээгүй гэдгийг ахтай хэлж яах талаараа зөвлөлдөцгөн. Фрэнк эмч рүүгээ залгаж шинээр жор бичүүлж авахыг хүссэн ч эмч нь тэрнийг хол яваа гэдгийг мэдээгүй учраас бичсэн жороо ресепшн дээрээс ирж аваарай гэж хэлчихэд удсаа тасалчихна. Дараа нь Фрэнк Росси руу утастаад галт тэрэгний буудал дээр байгаагаа хэлэхэд охин нь тэрнийг лимузинтэй ирж авсанд Фрэнк тэрнийг бяцхан охин байсныг нь дурсан сандаг. Явах замдаа Росси аавда томоохон шоуны гоцлол бүжигчин гэдгээ. Даанч шоу нь өнгөрсөн 7 хоногт дуусчихсан гэдгийг хэлдэг. Фрэнк тэрнээс аз жаргалтай байгаа эсхийг асуухад тэрч маш их аз жаргалтай амьдарч байгаа гэж хэлнэ. Тэгээд тэр хоёрыг Россигийн амьдардаг байранд ирэхэд Фрэнк гайхлаа.
Роси аавда зориулаад их том өрөөг тусгайлан бэлдэж. Фрэнк ч охиныдоо ирсэндээ баяртай байлаа. Энэ үеэр охиных нь найз Жилли хүүхдээ авчирээд нөхрөө онгоцноос тосох ёстой болсон учраас хэдхэн цаг хараад өгөхийг гуйсанд Роси баг зэрэг дургуйтсан ч Фрэнк зөвшөөрч хүүхдийг авч үлдэхэр болдог. Тэгсэн Жилигийн нөхрийн онгоц Лос Анжелест цаатсан учраас Жилли нөхрөө авахар Лос Анжелес руу явхаар болж бяцхан хүн тэднийд хонох ёстой болно. Тэрээр Фрэнк халаасныхаа ёроолд үлдсэн эмний нундгийг шавхаж уулаа. Роси бяцхан хүүг усанд оруулж байтал гэрийнх нь утас дугарлаа. Роси утсаа авах завгүй байсан учраас утас дууд шуудангийн тохиргонд шилждэг. Энэ үеэр нэг хүн уучлаарай. Би байраа яаралтай буцааж авах ёстой болчлоо. Уучлаарай гэж хэлхийг Фрэнк сонсоод тэр байр нь охиных нь байр биш болохыг ойлгоно. Сайхан байр байна. Тийм ээ. Гэхдээ арай том байгаад байгаа юм. Хөдөлдөж аваа юу? Гүй түрээс. Гэхдээ авах санаа бол байна. Аав нь маргааш гэрэл үгээ буцах хэрэгтэй боллоо. Гэхдээ та дөнгөж ирсэн биз дээ. Ийм хол явж ирчээд. Тийм л дээ. Гэхдээ миний им дуусчихлаа. Энэ хаваас авчиж болохгүй мүү? Их хол явсан болохоор л. Чамд зүгээр үсттэй. Зүгээрээ. Ингээд Фрэнк охинтойгоо ориглон дарс задлж угаад оройн хоол идэж суухдаа тэрнийг бяцхан охин байсныг нь дурсан сансаар байдаг. Роси ч ээжигээ сандаг тухайга гэрлүүгээ залгасан ч ээжигээ байхгүй болсныг сандаг тухайга хэлнэ. Тэгсэн ч гэсэн залгаж байл та. Ээж ч навахгүй ч би утсаа аван шүү дээ. Охин нь ээжтэйгээ ярихад илүү амар байдаг байсан тухайга. Харин аав нь дандаа л ямар нэг зүйлд санаа зовж байдаг тухай. Бас тэднийг үргэлж шахдаг байсан тухай хэлдэг. Тэр шахалтыг хамгийн их мэдэрдэг байсан нь тэрний ах Дэвид гэдгийг хэлэхэд Фрэнк Нью-Йоркд очиод тэрний зурсан зургийг харсан тухайга хэлээд хэдийгээр би та нарыг үргэлж шахдаг байсан ч одоо та нар бүгдээрээ л амжилттай явж байна шүү дээ гэж бахархалтайгаар бас хэлнэ. Фрэнк хүүхдүүдээсээ бяцхан Роситол сэтгэлээ уудлан оройжин ярилцаж чаддаг. Та бидний насан дээр ямар зоригтой байсан бэ? Надад ямар ч төлөвлөгөө байгаагүй. Би зүгээр л сайн аав байхыг л хүсдэг байсан. Ингээд маргааш нь Роси Фрэнкийг онгоцны буудалд хүргэж өгөхөд Фрэнк охиндоо бичсэн захиагаа туулж охиноо үнсээд тэрсний эцэст онгоцондоо суухад охин нь тэрнийг харсаар хоцордог. Онгоцон дотор нисч явхдаа эмэн дууссан Фрэнкийн биеийг муудаж амьсгаан давхцаж эхэлснээ ухаан алдаад унлаа. Ухаангүй байхдаа Фрэнк хүүхдүүдтэйгээ хамт хоол идэж байгаагаар өөрийгөө төсөөлдөг. Би та нараас нэг юмыг асуух гэдэл бодоод байлаа. Та нар ягаад бүгдээрээ надад худлаа яриад байгаа юм? Эми, Жеф ажил руугаа 2 хоног ижилхэн хувцастайгаа явсан. Тэр чамтай хамт амьдрахаа болсон байна, тийм үү? Тэр 3 сарын өмнө гэрээсээ явчихсан. Өөр хүнтэй болсон. Тиймээс Жак тэрнийг үзэн ядаад байгаа юм. Тэр Том гэж залуу надтай уулзсан даруйда сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож эхэлсэн. Чиж тэрнийг ирэхээс өмнө сандал татаж хажуудаа тавьсан. Тэрнийг ирнэ гэдгийг мэдэж байсан биз дээ. Том биднийг хүлээж өгсөн. Би тэрнийг тантай уулзуулах боломжийг алдахыг хүсээгүй юм. Роберт, танай зурагт хуудас хотоор дүүрэн байсан. Та нар Европ явах гээгүй байсан. Ягаад надтай цагийг хамт өнгөрүүлэхийг хүсээгүй юм бэ? Чи надад худлаа хэлсэн. Үннийг хэлэхэд аава бидэнд танд хэлдэггүй зүйлс олон бий. Гэхдээ тэглээгээд бид танд дургу гэсэн үг биш шүү дээ. Ээж ч бас танд бүгдийг хэлдэггүй байсан. Ээжийг үүнд бидхий худаг. Роси, тэр хүү чиний хүүхэд үсттэй. Би танд хэлэх гэж байсан юм аа. Ээж чинь чамайг жирэмсэн байсныг мэдэж байсан уу? Тийм ээ. Надаас нуусан байж. Ягаад нуусан юм бол? Бид танд хэлэх гэж байсан ч ээж өвдчихсэн. Бид таны санааг зовоохыг хүсээгүй. Дэвид, Нью-Йоркийн байранда амьдарч байгаа юу? Үгүй. Би чамайг хаанаас олж болох вэ? Би танд хэлж чадахгүй. Би чамтай хаана уулзаж болохыг хэлээд айл. Үннээ хэл. Мэдхий жуумалзаад бай. Чиний төлөө хийсэн бүхний эцэст над руу жуумалзаж байгаа юм уу? Жохон хүндэтгэлтэй хандаж болохгүй юу? Би юу нь яах ёстой болж байна? Юу ч болоогүй юм шиг л бай. Ээж тэгдэг л байсан. Би тэгэж чадахгүй. Би ээжэд чинь юу гэж хэлэх болж байна? Та юу ч хэлэх шаардлагагүй. Ээж өгчихсэн шүү дээ. Та ээжэд юу ч битгий яриарай. Биднийг бүгдийг нь сайн байгаа гэж хэлээрэй. Онгоцон дотор зүрхний шигдээс болсон Фрэнкийг түргэний тэргээр эмнэлэгт хүрэхэд эзэнгүү үлдсэн чимдан нь онгоцны буудалд үлджээ. Хэд хоногийн дараа Фрэнкийг ухаан ороход охин Эмийн хажууд нь сууж байлаа.
Тэгээд гадагш гарч хоёр дугээ дуудсанд Роберт Росси хоёрч орж ирцгэлээ. Ингэж нэг хүүхдүүдээ нэг дор цуглахыг харах гэж. Дэвид ирсэн үү? Роберт байна. Эмич байна. Хэрвэн да зүрхний шигдээс үү? Яг тэгэж хэлж чадахгүй. Эмч нар шинжилгээний хариу хүлээж байгаа. Үнэн үү? Та нарт итгэхэд хэцүү болчиход байна шүү. Эмч нар шинжилж үзээд зүрхний шигдээс байна гэсэн. Ингэж нэг үннээ хэлэх гэж. Таны санааг зовоохгүй гэж л. Та нар бүгдээрээ миний санааг зовоодог. 4 хүүхэдтэй хүн эмч нь аргагүй шүү дээ. Харин та нар надаас юм нуугаад л. Та нар ээжтэйгээ шударгаар ярьдаг байсан шигэ надад үннийг хэл. Би зүгээрээ. Би Дэвидийг асуудалтай байгааг ойлгосон. Тиймээс тэрний хаана байгааг надад хэлээх. Юу болсон юм? Зүгээр л үннийг хэл. Уучлаарай аваа. Дэвид нас урчихсан. Уучлаарай. Худлаа яриад л. Худлаа гэд хэлдэ. Үгүй. Тэр байрнаас нөгөөтэйгэд хотоос хотод аялж эхэлсэн. Тэгээд дараа нь бидэн л Мексикээс холбоо барьсан. Бид нэр асуудлыг тодорхой болтол танд хэлээд яах уу гэж бодож байсан. Тэр их асуудалтай байсан. Бид нар бүгдээрээ тэрэнд санаа зовж байсан. Гэхдээ тэр чинь Мексик янз бүрийн хүнтэй андуурагдаж болно штэ. Таныг манад ирсний дараа би тийшээ нисээд ирсэн. Тийм болохоор бид нар бүгдээрээ шалтак тоочод байсан юм. Үгүй. Миний хөл биш шүү. Яг юу болсон юм? Хар тамхины тунгаа хэтрүүлсэн гэсэн. Үгүй. Миний хөл биш шүү. Тэр шин Фрэнк унтж байхдаа Дэвидийг дэрэгдэн зогсоод өөртөө нь салах ёс хийж байна гэж зөвлөдөг. Бүх зүйл буруугаар иргсэн дуучлаарай аваа. Чиний буруу биш дээ. Би том болоод зураач болох болов? Эсвэл зүгээр хан боддог хүн болох юм болов? Аль нь ч байсан гэсэн аав нь чамаар бахархах болно. Би ээжид удахгүй очно гэд хэлж гисэн. Удахгүй уулзъя аваа. Дэвид, аавыгаа уучлаарай. Таны буруу биш аваа. Дэвид. Тэр цагаас хойш хэсэг хугацаа өнгөрч Фрэнк эмнэлгээс гарчээ. Тэр өдөр хоногуудыг урдын адил нэгэн хэвийн өнгөрүүлэх боллоо. Тэгсэн нэг өдөр тэрэнд нэг дөхтүү шуудангаар ирдэг. Тэр нь Дэвидийн байрнаас ирүүлсэн илгээмж байлаа. Шуудангаар ирсэн бичиг баримтууд донд Фрэнкийн үлдээсэн загтал байна. Тэр загтал дотор Фрэнк Дэвид Крисмас баяраар уулзах гэж бичээд эхнэр хүүхдүүдийнхээ зургийг хийсэн байж. Дэвид тэр зургаа тавиур дээр тавиад эхнэрийнхээ булшин дээр очино. Би цаашид тэднийг хүүхэд гэж харж юу хийх ёстойг нь зааж өгөхөө болохоор шийдлээ. Тэд өөрсдөө амьдралаа хөг. Чи минь надад хүүхдүүдийнхээ амьдралын талаар ярьж өгөхөд би тэр бүр анзаардаггүй байж. Гэхдээ ямар тач тэд одоо баяр бүрээр над дээр ирж байна гэж амлацгаасан. Тэр үгэнд нь би бол итгэж байгаа. Харин Дэвид маань хүү маань энэ Крисмасыг чамтай минь хамт тэмдэглэх байхаа. Тэгэд Фрэнк Нью-Йоркд очиод Дэвидийн зурсан зургийг худалдаж авах гэсэн чи өөр хүн худалдаад авчихсан байлаа. Энийг сонсоод Фрэнк тэндээс урангуйхан гарч явна. Уучлаарай. Та түр хүлээж өгөөрэй. Би таны нэрийн хуудсыг хараад л ойлголоо. Намайг уучлаарай. Надад их харамсалтай байна. Дэвид манай нэгүр байнга орж гардаг байсан юм л да. Аав минь байгаагүй бол зураач болж чадахгүй байх байсан гэж дандаа ярьдаг байсан. Манай агуулхад Дэвидийн зургуудаас үлдсэн зураг байж магадгүй. Би танд хараад өгье. Тэгэд худалдагч агуулхаа ухаж угаад Дэвидийн зурсан нэг зургийг гаргаж ирсэнд тэр нь Фрэнкийн босгодог байсан холбооны шонгууд байлаа. Энийг харсан Фрэнкийн сэтгэл хөдөлдөг. Тэр жилийн Крисмас баяраар Фрэнк хүүхдүүдээ хүлээж авахаар дахиад бэлтгэж эхэллээ. Тэр дэлгүүрээс үнэтэй дарс мах авч ёлкны том мод сонирхлоо. Удалгүй хүүхдүүд нь ирээд тэд хамтдаа байшингаа өнгийн гэрлэр чимцгээдэг. Тэгээд тэд бүгдээрээ баярын ширээгээ засахаар галтгооны өрөөндө бужигнж эхэлцгэнэ. Ингээд орой болоход тэд бүгдээрээ баярын ширээгээ тойрон сууцгааж баяртайгаар баярын завгаа барьснаар кино маань конец фильм.
Ингээд энэ галзуу гоё киноны тайлбар маань энд хүрээд дуусч байна. Бас энэ оны хамгийн сүүлийн кино тайлбараа та нартай ярьж өгсөндөө Брон маш их баяртай байна. Брогийнхан ярьж өгсөн энэ галзуу гоё кино баярын энэ өдрийн хэзэгхэн хормыг өдөхөргүй өнгөрүүлсэн гэж найдаж байна. Тэгээд Брогийнхан тайлбар ойлгомжтой байж таалагдсан бол шинэ жилийн мэнд хүргэе гэсэн комментиг үлдээгээрэй. Хэдүүлээ энэ онд олон киноны ард гарлаа шүү, тийм ээ. Тэгээд мөн Брого дэмжиж кино тайлбаруудыг минь үзэж сонирхдогт та нартай баярлалдаг шүү. За тэгээд энэ галзуу гоё киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг болох гард манлай эмнэлэг хамтран ажиллалаа. Гард манлай эмнэлэг нь 1998 оноос хойш олон улсын стандартыг баримтлан тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа эрэгтэйчүүдийн ууган эмнэлэг. Эрэгтэйчүүдийн үзлэг, оншилгоо, мис засал болон бүх төрлийн шинжилгээ авахаас гадна олон төрлийн багцаас сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой юм байна. Найдвартай эмнэлгийг сонгож үйлчлүүлэх нь хамгийн чухал гэж байгаа. Гард манлай эмнэлэг. Та нар маань тэгээд хуучин оноод өгөнч хайртай хүмүүстэйгээ шинэ оноо үнэхээр мартагдашгүй сайхан уухтаарай. 26 онд нь үнэхэрийн галзуу амжилтыг хүсэн өрөөе. За тэгээд хэдүүлээ 26 онд олон галзуу кинонуудаар эргээд уулзах болно. Тэгээд бүгдээрэнд нь ширхэглэн бодрох шүү. Баяртай хуучин он минь баяртай дурсамж болон үлдээчи Баяртай хуучин он минь баяртай